Сайн байцгаана уу? Энэ удаа та нартай үл мэдэгдэх Сөүл хэмээх 2025 оны шинэхэн драмыг ярьж өгье. Лайк, subscribe дарж ирсээ бүртгүүлээд киногоо үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Усны тусал мэт адилхан ихэр ихч дүүс аюултай тохиролцоо хийнэ. 30 жилийн өмнө ихрүүд төрсөн ба хитрхи адилхан учраас төрүүлсэн ээж нь шалгахад хэцүү байлаа. Тэдний зан чанар авьяас нь өөр, том ихч юу мөрийн чимээгүй хэрнээ хичээлдээ сайн, харин баг дүү юу мийжийн сахилгагүй, хүчтэй асуудал тархич. Тэд өөрсдийн чаддаг зүйлсээ нэгнийхээ өмнөөс хийж өгөх тохиролцоо хийж, мэрээ хичээлийн шалгалтуудыг хийж, мийжи харин биеийн тамирын шалгалтуудыг өгч. Хинт ч баригдаагүй байтал тэд эмнэлэг шинжилгээ өгөхдөө баригдчихдаг. Ээж нь мийжигийн өсийг нь тайруулчихна. Цаг хугацаа өнгөрч мэрээ хичээлдээ сайн болохоор Сөүлийн их сургуулийг төгсөөд том компанид ажилд орно. Харин Мижи гүйлтийн тамирчин болж маш их амжилт үзүүлж байгаад бэртэл авснаар карьер нь дуусна. Ганц авьяасаа ашиглах боломжгүй болсон 30 настай Мижи төрсөн нутагтаа амьдарч бага сургуульд цэвэрлэгч хийнэ. Энэ ажлаа тараад супермаркетад ногоо зөөж кассан дээр зогсно. Мижи өдөр тутамдаа цагийн ажил хийж чөлөөтэй өнгөрүүлнэ. Ээж нь Мижиг эгчийнхээ хаанч хүрэхгүй юунд ч сайн биш гэж үглээд хөршид жигнэмэг оруулаад өг гэдэг. Хөршийн эгч ихрүүттэй чацуу хуйлж нэг хүүтэй. Хөрш эгч хүүгээ мэрээтэй холбож ярих дуртай ба хүүн өнөөдөр ирнэ гэж Мижид хэлнэ. Мижи гяс гарч гүйж байгаад ий хоосуутай таарна. Ягаан зангаа зүүсэн байхаар нь Мижи гайхан асуудал чи энэ зангаан дуртай гэж ээж хэлсэн гэв. Хэд хоногийн өмнө ээж нь хүүгээ сохор болзоонд явуулна. Зангаа сонгоё гэхэд нь Мижи албаар хурц өнгөтэйг сонгосноо санав. Хоосуу гинэт мэрэгийн талаар асуухад нь Мижи дургуун хүрээд орчихно. Тэд анх уулзах үед хоосуу чимээгүй ганцаардмал хүү байсан ба гэр нь нүүж ирээд Мижигийн ангиж хилжиж ирээд хинтээж дуурдаггүй. Тухайн үед мэрээ хоосуу хоёрыг үерхдэг гэсэн цуу яриа гарч байсан ба хоёлоо онц сурдаг топ сурагчид болохоор бүгд төгс хослол гэдэг байсан. Гинэт ээж нь ирээд Мижиг мэрээтэй холбоо барьсан уу? Нэг залга гихтэн Мижи хоосуу ээж гэд бүгд л мэрээ санаа зовх юм гэж бохиндно. Нутгийн гүзээлзэгний фермийн эзэн Ханс ээжийн өдрийн 200 мянган воны цалинтай ажилтан аавна гэхээр нь Мижи анкета хоосон бөглөөд явуулна. Тосгоны ах Мижигийн тухай ийн ярина. 10 жилийн өмнө Харваад хэвтэрт орсон эмээгээ асрахын тулд оффист ажилдаггүй гэж хэлв. Мэрээ Сөүлд ажиллаж эмнэлгийнхэн төлбөрийг нь төлж Мижи эмээгээ асарч ярилцаж харж ханддаг. Мижи мэрээ рүү залгаад эмээ дээр нэг ирээрээ би энэ тааруу байгаа гэхэд мэрээ мөнгө хэрэг болсон юм уу гэхэд Мижи чи тийм лаг юм уу гэд бухимдахад мэрээ хүүтэн хөндийгөр чи сонгосон амьдралаараа л амьдарч байгаа гэв. Тэр оройн Мижи ээждээ мэрээг хуулахад ээж нь мэрэгийн талд орж эмээгийнхээ төлбөр гэртээ сар бүр мөнгө явуулдгийг нь хэлээд баахан хоол бэлдээд маргааш Сөүл рүү мэрээ даваачиж өг гэв. Мижи үгүй гэд уурлан гарахад хоосуу хаалган дээр нь жимс барин зогсно. Мижи ганцаараа гүгээд хаягдсан бөмбөг өшөглөж амьдралаа бодож байтал хоосуу ирээд ахиад мэрэгийн тухай асуун. Мижиг татхад санаандгүй гараараа чихрүүн цогчгоно. Ахлах сургуульд байхад хоосуугийн чихийг бөмбөөр зохих үед Мижи гараас нь атгаж байгаад хоосууг явахаар нь араас нь очиод өөрчлөлт гуйхад хоосуу зүгтэж байгаад унчхна. Хоосуугийн хөл сорвтой байхыг хараад Мижи гайхахад хоосуу хатуу үг хэлчгээд явна. Оройн Мижи мэрээгээс асуухад хоосуу багтаа машины осолд ороод нэг чихэн сонсголгүй нэг хөл нь хиймэл ястай гэдгийг хэлв. Энийг сонссон Мижи хоосуугаар тоглож буруу ойлгож муухай харьцандаа ичнэ. Үзэгдэл шилжиж одоо үед Мижи хоосуугийн чихэнд жин тавьж өгнө. Хоосуу түүнд чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү гэд Мижигийн амьдралыг асуухад үргэлж ямар байдаг яг хിവэрэл байгаа гэв. Сүүлд хоосуу мэрээтэй таарахад мэрээ шууд цугтаачихсан гэв. Нэг удаа хоосууд тэдний эмээ мэрээ эмнэлэгт байхад Мижи эргэж ирэх гоё гэж хэлж байсныг Мижид хэлээд та хоёр хэрүүд эмчин гүнзгий холбоо том болсон ч байсаар байгаа гэж хэлв. Толны урд байгаа нялх үеийн зураг хэсэг ширтээд Мижи ээжийнхээ хэлснээр Сөүл очихоор болов. Маргааш нь Мижи савтай хоол бариад мэрээгийн ажилдаг компани дээр очив. Мэрээ айцтай гүйж ирээд бушуухан Мижиг дагуулan кафед очив. Мижи мэрээг нэг л өөр айр сандарсан байгааг ажиглаж байлаа. Мэрээ Мижид би ямар нэг байдлаар бэртээд ажилдаа явахгүй байдаг бол гоё байна гэх мэтчлэн сонин зүйлс ярихт нь Мижи хичээж ажиллаж байгаа ээжигээ бас ийм сайн газар ажилдгаа сайн бодооч гэж сэтгэлийг нь дэмнэх үг хэлээд угаалгын өрөө орчход ирэхэд мэрээ тооцоо хийчгээд явчихсан байдаг. Хоолоо орхисон байхаар нь Мижи ажил руу н ороод өгөх гэтэл ресепшн нь ажилдаа ирээгүй байх гэлээ. Саяхан бэртээд ажилдаа очмооргүй байна гэсэн сонио яриаг нь санаад
хамаг хурдаараа Мирэгийн гэрлүү гүйж очиход Мирэ төлөвлөгөөнийхөө дагуу цонхоор хүнжлөө шидэж байгаад 3 давхрын цонхоор үсрэх гэж байдаг. Мижи амжиж ихчигээ барьж авсан ч хамтдаа унчгана. Аз болж намхан давхраас зөөлөн унсан болохоор ноцтой бэртдэггүй. Мижи яг л хүүхэд шиг уйлаад чамгүйгээр би яаж амьдрах юм? Яах болж байна гэд загнана. Мирэ түүнийг тэврээд хувиа боцсон дуурчлаарай гэлээ. Үзэгдэл шилжиж Мирэ шинээр компанид ажилд орох үеийг харуулах ба тэнд сайхан сэтгэлтэй тусч дээд ажилтай ихчтэй танилцсан. Тэр ментор их чинь ажлын дээрлэлтэнд өртөөд байхаар нь Мирэ шүглүүлээж мэдгдснээс болоод тэр их чинь ажлаас халагдаж оронд нь Мирэ дээрлэхүүлж гадуурхагддаг болсон байв. Энийг сонссон Мижигийн уур нь хүрээд яаж тисч байсан юм? Зүгээр л халагдах өргөдлөө өгөөд хаяад яваач гэв. Мирэ тэгж чадахгүй гэдгээ хэлээд тэр хоёр гэр гертэ харихаар болж Мижи автобусанд суугаад ганцаарцсан Мирэгийн араас хараад гинэт бууж очино. Мирэ дээр очиод ганцаараа ийм зүйлтэй нүүр тулах хэрэггүй. Би туслая. Чи би бол би чи болъё. Солигдож амьдрий гэж тохиролцсон. Ингээд тэр хоёр эхлээд үсчинд үсээ засуулаад солигдож амьдрахад хэрэгтэй зүйлсээ бие биедээ тэмдэглэж өгөөд уцаа солиод Мирэг нутаг руугаа автобусанд суулгаж өгөөд явна. Маргааш нь Сөүлд Мижи Мирэгийн хуралд суухдаа буруу суудалд суугаад бусдын кофе носноо аваад бодлуулж өгнө. Бусад ажилчид нь гайхаад л гинэт ахлах нь шин санаа асуухад Мижи хариулж чаддаггүй. Хурлын дараа бүгд тэрнэр дог тохуу хийхийг хараад Мирэг ямар хэцүү байсныг ойлгоно. Цаг нөхцөөх гээд компьютер дээр хоосон фолдеруудыг зөөгөөд цаасан шувуу нуглаад тарах цагтаа уралдаж тараад Мирэд ажил амархан байлаа гэв. Мирэ гайхна. Ээж нь Мирэг баахан ширтэж байснаа. Мижи л гэж бодоод хар үстэй болчихсон юм уу гэд нэг тоодоггүй. Мирэг үзэлцгээний ферм рүү явж ажиллахаар замаа харахад 3 км-ийн зайтай байхаар нь Мижигийн дугуйг унаж чадахгүй байж мурилцаад унаад явна. Мирэ фермийн эзэн Сэжинтэй уулзахад Сэжин органик үзэлцгээнд тарих хүсэлтэй байгаагаа хэлнэ. Мирэг уян хатан цагаар чөлөөтэй ажиллахыг зөвшөөрдөг. Мирэг ажиллаа хийх үед нь Сэжин туслахгүй комик уншиж, мод хаагалж, амтд төмс болж, гол дээр загсжилж цагийг өнгөрүүлээд Мирээд өдөрт 200 мянган вон өгдөг. Сөүлд Мижид дарга нь гадуур ажил хөөцөлтгийг санал болгохоор нь офис дээр байхаас залхаад зөвшөөрчгөн. Дахин төлөвлөлтөд ашиглах газрын зөвшөөрөл авахар нэг хоолны газарт очиход ганц хүнд үйлчлдэггүйгээд нэг ахтай хамт ортол ах энд арих зардаггүй зөвхөн амттай дахианы шүл зардаг гэв. Мижи амтрахын идээд өөрийгөө эзэн имээд танилцуулаад газраа зарах уу гэхэд эмгэн Мижиг чирч гаргаад давс цацаад загнаад хөөчгөв. Мижи бууж өгөлгүй төрөл бүрийн арга ашиглан өдөр болгон очиж уулзахыг оролдож хөөгдөж гарсаар л эцэстээ яагаад ийм ажлыг хийн хичвэ гэж өөртөө гутрна. Харин Мирэ ферм дээр шаргуу ажиллаж хамаг юмыг нь цэвэрлээд эмхлүүлээд гадаа байгаа эвдэрхий сандлыг хайчхна. Сэжин ирээд сандлыг нь хайсныг мэдээд Мирэ дурлаж яагаад даалгаагүй ажил хийгээд байгаа гэж загнана. Мирэг инч дургу үрээд маргалдаад явчихна. Сөүлд Мижи гудамд хоосуудад таарлахад хоосоо Мирэ гэж бодоод шүгэл үлээсэн асуудал чинь юу болсон гэж асуухад амралтын өдрөөр уулзъя. Битгий зүгтахаарай гэв. Мижигийн санаан зовоод Мирэ рүү залгаад ахлах сургуульд байхад бид хоёрыг шууд ялгаж чаддаг байсан штэ. Баригчгал яана гэхэд Мирэ битгий уулз гэж захив. Мижи Мирэгээс нууцаар хоосуутай уулзгаар болно. Их шуугантай пабад уулзгаар тохироод Мижи гинэд хоосууд хэцүү байгааг мэдээд хан гол руу явна. Анхудаа хан голд очисон Мижи бичлэгээ хийж хөөрж байгаад бантаад хоосууд бэлэн гомон чанж өгнө. Яг л ахлах сургуультай ярьдаг байсан шигэ. Хоосуу Мижигээс чиний шүгэл үлээсэн асуудал чи арай надаас болсон уу? Би өмгөөлөгч нь байсан болохоор санаа зовоод өргөлөө буцаасан уу? Би чамд туслана гэхэд Мижи ахлах сургуулийн үе бодно. Хоосоо түүнтэй хамт байхын тулд хийх юмгүйч номын санд суудаг байснаа бодно. Хөдөө Мирэ дээр дэлгүүрийн найз нь ирээд зөөлөн сэтгэлд Мижи гэж дуудаад бүгд л чамайг цоглог гэж боддогч дотроо гунигтай ганцаардмал охин штэ гэв. Мирэ Мижитэй ярихад бүх зүйл хэвэн байгаа гэж хэлнэ. Мижи ажлаа хурдан дуусахгүй байна гэж загнуулаад ахиад л нөгөө эмээ дээр очтол давс цацах гэхээр нь адилхан л ажиллаа хийж яваа хүмүүс штэ. Яагаад ингэж хатуу андаад байгаа гэж хэлчихэд давс цацуулна. Хэлэх үгээ хилээд авсан болохоор сэтгэл нь онгойлоо. Хоосуутай уулзахаар болоод уулзахад нөгөө эмээ залгаад маргааш уулзъя гэдэг. Энийг сонсоод яг л солонго шиг баярлаж байгаа Мижиг харсан хоосуу гинэд чи Мирэ биш Мижи бидтэй гэв. Хоосуу Мижид ахлах сургуулийн охинтойгоо таарад тэр гурав нэг газар ярилцсны дараа тэр охин машинаараа хоосоо хүргэж өгнө гэд Мижиг метрогоор явна гэх үед
нэг л өөр байгаа гэж нь анзаарсан гэлээ. Мижи Хосууд хандан намайг сайн мэддэг юм шиг царайлгаа боль гэхэд Хосууд түүнд итгэлээ. Хосууд түүнтэй нээлттэй харьцах гэж байгаад ахиад л сэтгэл зүрхэндээ хаалт тавьчихв. Мижи багийнхаа дурсамжийг ботход ээж нь Мирээг л илүү бодож хайрладаг байлаа. Ахлах сургуульд Хосуутай нэг ширээнд сууж найслаад инээлдээд дотн болж байсан ч нэг өдөр Мирэтэй болцож байгаа гэсэн цуу яриаг сонссон. Төгсөх шалгалтын өмнө маш чухал тэмцээний үеэр Мирэ Хосуу хоёрыг тэврэлдэж байхыг харж унаад бүтлгүүтэж байснаа бодон Мирэд бүгд дуртай. Өөрт нь хинч дургу гэж боддгоо дурсав. Мижи эмээ дээр уулзах гээд очиход чамайг хүндлээд хүн шиг харьцаж уулзаж байгаа. Түүнээс биш газраа зарах гээгүй гэлээ. Мирэ Сэжинтэй хамт гүзээлцэгний үр суулгаж авахаар явах ба Сэжин суулгацаа мэддэггүй. Мирэ түнд зөвийг нь сонгож өгнө. Сэжин шалбааган дээр арьсан гутлаараа гიშгээд Мирэгийн гутал руу харахад тэр усны гуталтай ирсэн байв. Ажилд хараад Сэжин Мирээг механик машинаар хүргэж өгөх гээд сайн барьж чадахгүй явж ядаад байхаар нь Мирэ жолоо барина. Мирээг дугуй унж чаддаггүй юм байж машин сайн барьж байгааг нь хараад тэр гайхна. Мирэ маргааш эмээгээ харах болохоор очиж чадахгүй. Нөгөөдөр очино гэв. Нөгөөдөр нь ажил дээрээ очиход Сэжин хуучин сандал, механик машин, гүзээлзэгний ферм бүгд өвөөгийнх нь үлдээсэн зүйлс гэдгээ хэлв. Өвөөгөө амьд байхад эднийг хэрэггүй хог гэж боддог байсан ч өөд болсноос нь хойш юу чухал гэдгийг ойлгосноо хэлээд өмнө нь онцгүй үг хэлсэндээ уушлалтгүй фермд ажиллаж байгаад талархснаа хэлнэ. Мирэ түүнийг усны гутал өмснийг хараад өөрт нь ажил дээр хин ч өмнө нь ингэж илдэг ханддаг байгаагүй бодно. Мижи эмээг даган юу хийх гэж байгааг нь мэдхээр явна. Эмээг даган шүлгийн цугларалтанд очиж Мижи өөрийн бүтлгүүтэл бэртлийг бодон уйлж байгаад эмээд харагдаад зүгтэнэ. Хосуу дээр очиод араас нь дагсан нь хууль зөрчсөн хэрэг болохгүй зү гэж асуухад болохгүй гэснээ онлайнаас эмээгийн нэрээр нь хайгаад Хосуутай ижил сургуулийг төгссөн, шүлэг зохиодог бас Рора эмээгийн нэрийн тэтгэлгийг авч байснаа хэлнэ. Мижи Хосууг чи эмээ дээр очиод тэтгэлэг өгсөнд баярлалаа гэд цочилчооч гэд гуйхад Хосуу татгалцсан чи Мижигээс тусламж гуйвэ. Мижи хүмүүсийн сэтгэлийг нэгтээ сайн гэв. Маргааш нь Мижи Рора эмээд бэлэг өгөөд та үнэхээр авьяастай сайхан сэтгэлтэй юм байна. Манай найз таны тэтгэлгийг авч байсан гэхэд эмээ хинч тэтгэлэг өгсөнд баярлалаа гэж ирж байгаагүй гэлээ. Эмээ утсаар цэвэрлэх компани ирж чадахгүй гэдгийг сонсоод бухимдахыг нь Мижи сонсоод шатыг нь угаана. Энийг харсан эмээ уурлаж хилээгүй зүйл хийхээ бол ахиж битгий ирээрээ гэж хэлв. Энэ үед Мижи хөлөө эмчэд үзүүлээд ахиж гүйх боломжгүй болж байсан үеэ бодон ганцаараа гуниглээ явна. Хосоо түн рүү залгаж уулзъя гэхээр нь Мижи очтол ангийнх нь өөртөө найзалдаг байжгаад нийлхэ болсон найз найдаг. Уулзалт дуусгаад найз нь зөвхөн Хосууг машинаараа хүргэж өгнө гэхэд Мижи Хосуутай хамт нэг чиглэлд явна гэхэд Хосуу тэр хоёрыг хамт явуулчихдаг. Дараа нь Мижиг эх 7 хоногт Рора эмээтэй уулзалт тоол гэж тушаав. Мижи байдалд орсон ч эмээ дээр очиод уулзалт тоол гэснийг хэлэхэд уулзахыг зөвшөөрнө. Мижи яагаад зөвшөөрснгийг нь гайхна. Оройн эмээгийн хоолны газар Хосуу ирээд ороход Хосуу эмээд тэтгэлэг өгсөн талархал илэрхийлж бэлэг өгснөө хэлнэ. Мижиг Мирэ гэж бодож байгаа болохоор туслаж эрх чөлөөтэй болгомоор байгаагаа хэлнэ. Шүн дүнд Хосуугийн нүдэнд Мирэгийн инээж байгаа дүрх харагдаад бүр гайхна. Тэр өмнө нь Мижид сайн байсан ба үргэлж хүлээж хамт явдаг байсан. Мижи эмээтэй уулзаад Хосууд дахианы шүлгийг нь аваачж өгнө гэж хэлээд Хосуугийн гэрт ирнэ. Хосуу ажлаас гарах өргөдлөө өгөөд ажилгүй болчихсон. Шинэ ажил хайж байгаа. Надад ямар ч хобби байдгүй юм байна гэхэд Мижи түүнийг дагуулад дэлгүүрт очиод аяг таваг угаагч нэгтэг утас зүү авч өгөөд энэ маш сайн бясалгал болно гэж хэлв. Мижиг Мирэ гэж бодоод яагаад ийм өөр байгаа юм бол гэж Хосуу гайхсаар л. Маргааш нь Рора эмээ Хосуутай тааралдаад сайн дурын хуулийн зөвлөх хийхээр болно. Ангийнхан охин Хосуу руу залгаад 10 жил ихнэ уулзах тухай хэлнэ. Мирээг дуудахгүй. Учир нь Мирэ төрийн албаны шалгалтанд түрүү жил унснаас хойш хүмүүстэй уулзахгүй байгаа гэхэд Мижи уцыг нь шүүрээд заавал очино гэж хэлнэ. Амралтын өдөр уулзалт болж бүгд л гэрлэлт хүүхдийнхээ талаар ярьж байснаа гинэт Мижигийн тухай ярьж спортын од болж байгаад одоо зүгээр л цэвэрлэгч хийж байгааг ярьцгаана. Уулзалтын дараа нэг залуу Мирэ гэж бодоод Мижигээс дугаарыг нь асууна. Хосуу гэртээ хараад Мирээг өөр залуутай байхыг харж хардаад байнга бодоод байгаагаа гайхаж яагаад Мирээг бодоод байгаагаа ойлгодоггүй. Хөдөө Мирэ эмээгээ асарч байхад асарч ирээд яагаад эмээгийнхээ үсийг засч өгөхгүй байгааг асууна. Асаргчид Мирээг эмээ дээрээ ирдэггүй зөвхөн мөнгө шилжүүлдэг гэж ярихыг сонссон Мирэ тавгуутна.
Ээж нь Мирээг эмээгийнхээ энэ сарын төлбөрийг төлөөгөөг сонсоод Мирэгийн санхуд санаа зовно. Мижигийн оронд байгаа Мирэ энэ сарыг би зохицуулъя гэхэд ээж нь уурлаад чи хэрэггүй гин. Мирэ ээжигээ ойлгохгүй дургуун хүрээд Мижи рүү залгаад мөнгөө явуул эмээ дээр бас ир гэхэд Мижи амжихгүй компани уулзалттай гэхэд Мирэ чи зав гаргаад ирэхэд яачаад байгаа гэхэд Мижи эмээгээ асрах тийм хэцүү байна уу гэд муудалцсан. Маргааш нь Сэжийн Мирээг ихэрлүүгээ гүзээлцэг нөхч явуулаач гэлээ. Хөр шигч нь Мирээг хамт гүзээлцэгний чанамал хийхийг урина. Хийх үедээ их амьдрал яг л гүзээлцгэн шиг нэг чихэрслэгийг амсчвал эсгэлэн идэх дургу болчихдог. Гэхдээ эсгэлэн амт муу биш ээ. Эсгэлэн байх тусам чанамал хийхэд гоё болдог. Бүгд л өөрийн гэсэн онцгой үүрэгтэй байдаг гэлээ. Игчийн үгнээс урам авсан Мирэ Мижи рүү чанамал явуулна. Сөүлд Мижи уулзалтанд бэлдэж байтал Рора эмээгийн утас нь холбогдохоо болоод Мижи гэрт нь очиход эмээ газар дунсан байх ба Мижи цочролд орж амьсгалан тавцаж гаднаас хоосоо орж ирээд Мижид туслан эмээг эмнэлэгт хүргэдэг. Өнгөрсөн үед Мижи орноосоо ч босохгүй, өрөөнөөсөө ч гарахгүй, нарныг ирээлж авахгүй 3 жил хэвцэн байдаг. Ээж нь уурлаад Мижигийн хаалганыг цоожийг ивдээд загнахад Мижи ээждээ би танд хамаагүй үсттэй. Та зөвхөн Мирэ гэдэг үсттэй гэж гомдлоход ээж нь түүнийг зотход эмээ нэрч салгаад Мижиг тврээд тайвшруулна. Тэр өдөр эмээ нь гинэт унаад харуулт өгсөн байхад Мижи олоод паникт ороод гадаа бороонд гарч тусламж хайж айлын хаалганууд нүддэг. Мижи өнгөрсөнд болсон зүйлд үргэлж харамсаж явдаг. Хэрвээ тэр паникт ороогүй бол эмээ нь хэвтэрт орохгүй яаралтай арга хэмжээ авч болох байсан юм гэхийг сонссон хосоо багтаа аавтайгаа осолд орсноо ярьж би осолд буруутай биш шиг Мижиж бас буруугүй гэв. Мижи хосуугаас яагаад дандаа Мижиг өмөрдгийг асуухад хосуу Мижи сайн болохоор гэлээ. Үзэгдэл шилжиж хоёр залуу Мирэгийн төлөө муудалцахыг харсан хүмүүс цуу яриа тарааж хайрын гурвалжин гисгэж байв. Харин Мижи хосуугаас өөрийгөө анхны хайр нь байснаа мэдэж хосууч ахлах сургуулийн уулын алхалтын үеэр сайн болсноо хэлдэг. Мижи хэлсэнд нь итгэхгүй гайхсаар л байв. Мижи өнгөрсөн тийм ноцтой зүйл байгаагүй болохоор яагаад тэр өдөр сайн болсныг гайхна. Хосоо найздаа хоёр хэрийн дүүд анх хайртай байсан. Одоо их ч нь өөрөөр харагдаад өөрийгөө ойлгохгүй байгааг хэлэхэд тэгвэл өнөөдөр очиод шалгал та. Мэдрэмж чинь худлаа хэлэхгүй шүү дээ гэв. Мирэ Сэжинд хийсэн чанамлаа өгөхөд Сэжин яг л эрдэнэс шиг нандиндаг. Дэлгүүрийн эсний хүү Мижигийн экс найз залуу тэдэнд татаархаад Мирээг дэлгүүрт их цалинтай ажиллуулъя гэхэд Сэжин энэ хүн манай хамтрагч тэглэж чамд өөр хийсэн чанамал өгч байсан юм уу гин. Экс нь уурлаад надад ч бас чанамал хийж өг гэдэг. Мирэ Сэжин санаа зовж Сэжин өөрөө машинаа барьж Мирэд чи хэнийг санагдуулаад байдгийг мэдчихлээ. Чи манай өвөөтэй адилхан юм байна гэхин тэр. Сэжин Мирэд цайны үдшилэг хийж чанамлаа идэ гэж өрөв. Тэр үед нь хоосуу хурч ирээд Мирэтэй уулзаж жинхэнэ мэдрэмжээ шалгахыг хүсэж байлаа. Хоосуу Мирэд ахлах сургуулийн ууланд авиралт түүний амьдралын эргэлтийн цэг байсан гэж хэлв. Хоосууг хамаагүй хөдөлгөөн хийж болохгүй гэж эмч нар захидаг байсан ч тэр үед Хоосуу ууланд алхаад оройд нь гараад амьд гэдгээ мэдэрч өөрийг нь эрхийг хүлээж байсан Мижи түүнд гараа сунган буухтан тусалсан ба тэр үеэс л Хоосуу хичээж амьдрснаа хэлээд Мижи гэж бодон Мирэ рүү харахад Мирэ сүртэй хариу үзүүлэхгүй тоодоггүй. Ээж нь цуу ярианд итгээд Мирэгээс фермийн залуутай болцоод байгаа мó? Хэдэн настай залуу юм гэхэд Мирэ уурлаад цуу ярианд итгээд байгаа мó гэж цуу ярианд эмзэглэв. Маргааш нь Мирээг очиод Сэжин боловсноор цайны ширээнд суухыг урахад Мирэ ахиж хамт ажиллаж чадахгүйгээ хэлв. Мирэ тосгоныхны өөрийнх нь талаар ховж ив ярихыг хүсэхгүй байлаа. Харин Мижиг дарга нь хурдан төслийн тайлан бичээх гэхэд онлайнаас хайсан ч ямар ч бичиж өгөх хүн олддоггүй. Маргааш нь ажилдаа очтол ширээн дээр нь хэн нэгэн төслийн тайлан бичээд орхисон байдаг. Мижид нууцаар тусалсан хүн нь ажил чинээр орсон нэг залуу байдаг. Хоолны цагаар Мижи түүнээс яагаад туслаж байгааг нь асуухад өмнө нь та нэг удаа тусалсан болохоор гэв. Мижи Мирэ рүү залгаад ажлын нэг дүү залуу чамд сайн юм шүү гэхэд Мирэ хоосуу ирж уулзаад ууланд авирснаа яриад байсан гэв. Мижи Мирэгээс та хоёр болцдог байсан бидтэй гэхэд Мирэ хизээж болцож байгаагүй. Чиний тэмцээнээр миний бие өвдөөд ухаан алдаж унах шахад хоосуу намайг барьж авсан. Тэр үед төсөг шалгалтаа өгөхийн тулд өвдснөө хэлэхгүй, эмнэлэг твтээгүй гэдэг. Бодит үннийг мэдсэн Мижи өнгөрсөн бүх зүйлс үл ойлголцлоос болж үссэн бодно. Маргааш нь хоосуу Рора эмээгийн төлөөлөгчөөр компани дээр ирэхэд ажилчид нь Мирэ их нэртэй дарагтайгаа учир ургуулсан гэж ярихыг сонсоод хүний нэр хүндэд халдвал хуулийн шийтгэл оноодгийг хэлж тэднийг айлгана. Уулзалтын үеэр бас л дарга нартаа дарслуулж байгаа Мижигийн талд орно.
Мижи хосууд баярлаа гэж хэлэхэд хосуу мэдрэмжтэйгээ нүүр тулахаас зүгтэнэ. Дарга нь Мижигийн хийсэн тайланг муулж зэмлэнэ. Мижи пабд ганцаараа ууж цуутал дүү ажилтнаа нэрээд тэр хоёр ярилцсан. Мижи 3 жил өрөөнөөсөө гараагүй гэдгээ хэлж эмээгээсээ болж л өнөөдөр өдий хүрсэн гэд уйлна. Тэр орой мэрээгээс хосууд дуудлага ирээд үүдэндээ очтол шал согтуу Мижи ирчихсэн ууланд авираад сайн болсон гэж юу гэсэн үг юм гэхэд өмнө нь хосууг уул руу авирахад бүх хүн бууж байхад Мижи л түүнийг гарч ирнэ гэж итгэн хүлээж байсан байдаг. Түүнийг харсан цагаас Мижи сайн болсноо хосуу хэлэхэд хацраас нь татаад авна. Үзэгдэл солигдож өглөө болоход Мижи хосуугийн гэрс ирнэ. Өчигдөр Мижи одоо хэн сайн юм гэж асууж байгаад тасарчихсан байдаг. Хосууг ангийнхан охиндуудад хамт зураг авалт хийж ярилцаад ахиад хоолнд орохоор болдог. Тэр оройн Мижид орхисон цүнхийг нь өгөхөд Мижи хосууг найзтайгаа байгааг хараад хартна. Мирээ Мижи рүү залхаад ферм ажлаас гарах гэж байгаа. Ирэх 7 хоногт буцаад солигдцгоё гэхэд Мижи гайхна. Мижи хосуутай уулзраа олж бизнесийн ажлаа хурдхан зэгслэх ёстойгоо бодно. Компани дээр хосуугийн ахлах өмгөөлөгч ирээд Мижитэй уулзаж Роро эмигийн газрыг хурдан авах нь компанид ашигтай гэв. Мижи рүү ангийнхан залуу залгаад хурминд хамт явцгаая. Хосуу нөгөө охинтой хамт явна гэдгийг хэлэхэд Мижи зөвшөөрөөд хурминд очино. Хосууг нөгөө охинтой шигнэлтгийг хараад Мижигийн дургуй хүрнэ. Ангийнхан залуу Мижи дэлгүүрийн залуу хоёрын үерхлийг ярьж шоолоход хосуугийн уур хүрээд барилцаж авахд Мижи болиулж хосуу гараад явчихдаг. Ангийнхан нь бүгд дэлгүүрийн хүүг эрэгтэй хүн сонирхдгийг мэддэгч дэлгүүрийн хүү бантсандаа Мижи сайн гэд хэлчихдэг. Энийг сонссон хосуу түнд Мижиг найзаа гэж боддог юм бол сэтгэлээлчлэх хэрэггүй гэж анхааруулдаг. Даанч хүүгүүд тэрнийг шахсаар байгаад олонний өмнө сэтгэлийг нь илчлүүлэхэд хосуу уцыг нь булааж ивдээд зодтолдог. Энэ үйлдэл нь Мижи болон дэлгүүрийн хүүг өмөрсөн үйлдэл байдаг. Энэ бүхнийг сонссон Мижи уурлаж битгий юм хүүхэд шиг бай. Дараа тарахтаа өөр замаар алхахгүй бол үзүүлээд өгөн шүү гэв. Мижи хосоо руу залгаад хүлээж бай гэхээр нь ангийн охиноо төрүүлээд явж бай гэхэд хосууд саяны ярьсан хүн чинь мэрээ биш Мижи гэж хэлв. Хосоо өөдөөс нь Мижи гэдгийг аль хэдийн мэднэ гэв. Мижи согтуу унтаж байхдаа өөрийнхөө нэрийг хэлээд Мижи гэж дуудахад нь яасан гэд хариулаад бэрхсэн байдаг. Мижитэй уулзаад өсгөдөө гуталтай шагаан өвцөн байхаар нь хосоо үрээд алхав. Мижи энэ бүх хугацаанд хосоо өөрийг нь хамгаалж байсныг сая л ойлгоно. Хөдөө мэрээч бас өөрийн романсыг олсон байлаа. Мэрээ гүзээлтгэнтэй холбоотой зүйлсээ устгаж байхад Сэжиний цуу яриа бол хуурамч, тарьж байгаа гүзээлтг нь бол бодит гэж хэлсэн үг бодлоос нь гардаггүй. Мэрээ хэлсэн үг нь үнэхээр үнэн гэдгийг ойлгоно. Оройн хар салхи шуурч бороо орж байхад ферм дээр Сэжийн ганцаараа яахаа мэдэхгүй твдэж байхад мэрээ ирээд өвөөгийнх нь хуучин байшинд ордог. Шуурганаас болоод мэрээ харьж чадхааргүй болж Сэжийн мэрээгээс яагаад эргэж ирснийг асуухад бүх зүйлс худлаа санагдаж очих газар байхгүй байсан ч чиний гүзээлтг нь л бодит жинхэнэ санагдсан гэлээ. Ингээд парт 1 маань дуусч байна. Дараагийн партыг үзхийг хүсвэл доор шар зүрхээр комент үлдээгээрэй. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баяр таа.